Арай минь тэрхүү үзэгчтэй дөрслөх хөрлөгийн гоорчлолт сэтгүүлийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар уран бүтээлч Ганзуугийн 976 нэртэй галерейд гаргасан толгойгоо холбоод үйл хөдлөлийн урлагаар та бүхнийг аялуулах гэж байна. За мөн contemporary art түүний нэгэн төрөл болох performance буюу үйл хөдлөлийн урлаг гэж юу болохыг та манай энэ удаагийн дугаараас хүлээн авч үзээрэй. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Performance art буюу үйл хөдлөлийн урлаг. Дүрслэх урлагийн нэгэн төрөл зүйл болсон энэхүү урлаг нь хавд гад бус, орон зайд дотоод сэрэл мэдрхүүхэн дүрслэн буулгадаг аран онцлог юм. Өөрөөр хэлбэл бүтээлч орон зайд өөрийн зургийг зурна гэсэн үг юм. Зураг зурж байгаа нэг хэлбэрийн нэг өнцгөн шүү дээ. Одоо энэ contemporary урлагийн нэг шин чанар. Одоо ямарваа нэгэн contemporary урлагийг contemporary урлаг гэж яриад байгаа юм бол одоо эдэггүй те яг энэ цаг үе гэсэн үг шүү дээ. Жишээлбэл энэ цаг үед олон төрлөөр мэдрэх боломжтой. 6 мэдрэх үү гэж байгаа шүү дээ. Дуу авийг гаргаж бас урлаг хийхэд дүрслэх урлагийн нэг хэлбэр болчихж байгаа. Тэгээд үнэр амтаар илэрхийлж бас бүх төрлүүдийг илэрхийлж болж шít. Үйл хөдлөөрөө илэрхийлж болж байна. Дүрслэх урлагт байдаг орон зай, дүрс, хэлбэр, бичлэлт гэдэг юм уу тэр хэллэгнүүд бас энэ явагдаж байгаа өнгөөрөө ч юм уу те. Одоо энэ дээр байгаа зүйлсийг хүн зурлаа гэхэд одоо энэ нэг хэлбэрийн бас зураг байж болохоор. Гэтэ энэ бол дуу аваатай, саундтай, үнэртэй амттай тэр хязгааргүй аялах юм боломжтой ийм зүйл юм. Зурганы өмнө очиод ингээд хүмүүс хараад өнгөрдөг. Тэгвэл үйл хөдлөлийн урлаг бол дүрслэх урлагийнхаа төрлөөр яаж орж ирсэн бэ гэх юм бол энийг бол та сонсож байгаа, үнэрлж байгаа, харж байгаа, барьж байгаа, мэдэрч байгаа бүхэл мэдрэмжээрээ хүлээж авч байгаа. Ганц нэг юм форматн дээр гаргаж дасан будгаар өнгө будгаар нийлүүлж зурх гэдгээсээ илүү энээс жоох ангиж ирсэн, энээсээ арай жоох илүү давсан тийм урлагийн нэгэн төрөл байна л дээ. Дээрээс нь одоо бидний амьдралд нүдэнд үл үзэгдэх эдгээр үнцэнтэй ойлголтуудыг өөрөөсөө дагуулж явж байдаг. Эдгээрийг илүү өөрөө баяжуулж өөрөө тэр үзэгч өөрөө олж авах тийм одоо үзэгчийн соёл тийм юмыг бол шаарддаг л да. Дүрслэх урлагийн нэгэн төрөл гэхэд итгэмээргүй нөхөө үйлдэл дэлхийд дахинд аль хэдийн өөрийн байр суурийг олж мянган бүтээлчид өөрсдийн үйлдлийг дэлхийн өнцөг булан бүрт хийж байна. Харин толгоогон халбагд нэртэй нөхөө үйлдэл монголчуудыг орчин үеийн урлагийг мэдэх боломжийг олгосон юм а. Бидний өмсөж ууж идэх тэр хэрэглээ бидний оюун сэтгэхэд яаж нөлөөлж яаж бидэнд таашаал өгж идэх юм. Бид нар юунаас ханамж авч юунд очиж одоо орчихын ч гэдэг юм уу. Уран бүтээлчд хүмүүст баян одоо тавигдж идэг олон
тийм өөрийгөө төөрөлдүүлсэн асуулт өөртөө тавьж тэр асуултынхаа одоо нэг хариултыг би өнөөдөр энд гаргаж тавьж үзүүллээ гэж бодож байна. Энийг бол маш их олон талаас би бол ойлгож байгаа гэж бодож байна. Жишээлбэл толгоогоо ухацгаая гэж үг байдгийн те. Тун ойролцоо штэ. Халбагдах хэлбэр рүү оруулсан болохоос биш. Ер нь бол одоо оюун сэтгэлгээ гэдгээ бол те хүнээ сайх биш. Тэр бол оюунлаг юм байна. Номноо сайх биш. Ер нь бол өөрийгөө гаргаж, өөрсдөөсөө гаргаж тавих халбагдах гэсэн санаа юм шиг байна лээ. Бид нарыг байшин, биднийг машин, биднийг уул уурхай, газрын баялагч алт, мөнгө, эрдэнэс биднийг сайхан болгохгүй. Биднийг дотроосоо хайх хэрэгтэй. Тань дотор байгаа. Та толгоогоо халбагд. Тэгвэл тэр хариултаа өөрөөсөө авах болно гэдэг юм үйл хөдлөлийн урлагийг хийсэн юм аа. Бүтээлч бүтээлэн гурилаар хийдэг. Түүний бүхий л бүтээлүүд гурилтай ямар нэгэн сэжмээр холбогдож, харин бүтээлийн санааг гурил тодорхой хэмжээнд илэрхийлж байдаг. Бүтээлч яагаад гурилыг сонгодог нь нэн сонирхолтой. Миний үүлгэдийн урлаг маань анх гурилаар орж ирсэн санаа бол голзуу өргөл засалгаар дамжиж явдаг. Тэгвэл энд бас нэг илэрхийллийн хувьд гурилыг бас нэг өөр юмээр шийдэж байгаа. Хэлбэртэй янз янзаар харьцдаг гурилтай тоогооруугаа шийдэж болно, гурилыг өргөж болно. Ингээ олон талын юм хүний үйлдэлийн өргөл шидэх гэсэн ийм ойлголттой холбоотой ийм үйлдэлээр бол тухайн гурил дотроос толгоогоо нүмергөх тэр хэлбэрийг олгох тэр үйл явцыг уран бүтээлчийнхаа хувьд бодож баслагсан тэр үндсэн дээр бид нар альва одоо тэр мэдээллийг хүн шүүж өөртөө хэрэгтэй авдаг авах ёстой гэдэг бол тэр мэдчлэн хүн сайн надаас нэг хүн асууж байна л да яагаад тэр гурилын дотроос гурилыг авч чадсан юм бэ гэж. Тэгвэл хүн яг өөртөө хэрэгтэйгээ өөртөө тааламжтайгаа тэр байрлал тэр юугаа олохын тулд хүн бол одоо тэр сайн муу ялгаж байгаагаар юм үйлдэл хийсэн байгаамаа. Тэгээ одоо их олон зүйлүүд хэрэглэлээ. Тэгээ одоо байцаа тэгээд одоо кетчуп гэх мэтлэн хамгийн наацхан бидний одоо идэж уудаг наацхан хэрэгэлдэг зүйлүүдээр урлаг хийж байна. Тэгэхээр гурил гэдэг энэ гурилын өөрийнх нь ойлголт юу байдаг вэ? Гурил бол өөрөө тэр ариун гэдэг үнэн дойрхон байх тэр шалтгааныг их авч явдаг. Яагаад тэр Христийн биеийг талах гэж хувааж иддэг байсан юм? Яагаад тэр хүний тэр одоо муу муухайг тэр балинд хийж ч юм уу сайн сайхныг балинд хийж залж муу муухайг тэр балинд хийж аваач хаяж яагаад гурил өөрөө тэгж хүний оюун сэтгэлгээтэй хамт тий бие махбодын хоол хэрнээсээ тэр оюуны тийм хоол болж ирсэн бэ гэдэг талаасаа энэ бол их өргөн ойлголт надад санагддаг. Энэ санаа энэ одоо хийж байгаа урлагийн бас нэг хийж байгаа нэг үйлдэл нь юу гэхээр ер нь Монголын түүхэнд магадгүй саяхан нэг телевизээр үзэж байхад 2500 жилийн өмнө Монгол хүний одоо булшнаас гэх юм Монгол хүний одоо шарилнаас тийм хатсан тийм гомин гарч ирсэн байдаг юм байна лээ. Тэгээ тэр үл их тийм өвөрмөц тийм шийдэлтэй. Тэгээд ганц хятад улс одоо энэ гомиг анх үүсгэсэн гэвэл бас их өрөөсгөл магадгүй одоо бидний соёл урлагмжлал, соёл иргэншил маш их эртний маш тийм том өвдөлтэй байсан гэдэг юм одоо ганц үе одоо хийж байгаа урлагаас бас харагдаж байгаа. 2011 онд хийгдсэн тэр хөгнө хаан ууланд хийгдсэн өвгөн эдийн төөрөн дээр би нэг бүтээл хийсэн байгаа. Тэнд очиод газар орондоо зайтайгаа харьцаад тэгсний дараа юу хийх вэ боддог. За тэгэхээр дараа нь над юу бодогдсонгүй тэр тэнд байсан тэр балгас болсон хийд айгуу сонсогдсон. За тэр хийд дээр басан түүх бол эмгэнэлтэй. Тухайн үеийн монголчуудын одоо эсрэг одоо гадны нөлөөнд орж исэн, дарангуйлд байсан тийм үе. Маш олон дамнар хилмигдэж юм өнгөрсөн тийм байсан. Тэрийг тэрүүнтэй би яаж харьцах ёстой мэт санагдсан бэ гэвэл би одоохондоо тухайн тэр өнгөрсөн тэр хүмүүст хүндэтгэлийг үзүүлмээр санагдсан. Гурилаараа тий. Монгол хүн өхөөд байгальдаа шингэдэг юм бол байгалийн бүхий л элементтэй байгаа.
Тэгснээрээ би тэрийг салхинд өгж тэр хурлыг одоо ингэж цацаж өргөснөөрөө тэр бүхий л тэр байгалийн ус, чулуу, цэцэг, урмал, салхи, агаар бүгдэнд нь шингэж тэднэрт би очиж байгаа гэж бодоод ингэж тийм үйл хөдлөл юм хийж байгаа. Тэрээр урлыг сонгож уран бүтээлдээ ашиглаж байгаа нь маш өргөн агуулгатай. ертөнцийн хамаг үнэн түүхийг өгүүлж чадах энэ материал магадгүй бидний өдөр тутмын хүнс боловч түүнийг урлаг болгох, эрхэмлэн дээдлэх сэтэл бүтээлчд төржээ. Мянган жилийн өмнөх үүх дүүхийг өөртөө шингээсэн их дэлхийн илгэнд төрж гурил болсноор шашны зан үлийн нэгэн зэвсэг төдийгүй урлагтж бүтээлч хийгээд бүтээлийн зэмсэг болж чадсан байна. Харин энэ материал бидэнд өнөөдөр юу өгүүлж дийлэхийгээд эс чадах вүлээ. Яагаад энэ хүн зүгээр хийгээд байгаа юм биш. Энэ хүн өөрийнхөө дотоод мэдрэмж цаанаас өгсөн таашаалаараа өгсөн өгөгдлөөрөө хийж байгаа. Мэдээж маш сайн төлөвлөн. Гэхдээ хэд төлөвлөсөн юм бол худлаа харагддаг тийм ээ. Ингээд страгараа ингээд модон харагддаг шүү дээ. Тийм учраас тодлын мэдрэмжөө шаарддаг л да. Хит их бодож бясалгах, заримдаа бухимдах, бухимдж үзэх тийм ээ. Бүр хит уурлж үзэх. Өнөөдөр урлагийн хүмүүс их сайхан юм гэж бодоод байгаа шиг байна. Бүх юмтай нь явж байгаа урлаг өөрөө. Тийм учраас хүн ороод нэг өрөөнд орчоод тэнцэл хүүхдэл даараа ч юм аль эсвэл хүүхдэл уурлаад бүр ингээд яваад гараад ивч болох. Тийм юмнууд өнөөдөр орчин урлагт чинь задраад бий болоод явж байгаа. Ерөнхий санаагаа сайн боловсруулсан байхад бусдын хүн өөрийнхөө нэг мэдрэмжээр явдаг учраас тийм ээ. Зарим талаараа бол тэр яг тухайн төрөл ч юм уу илэрхийлэх аргаа барьж байгаа учраас материалаа бариа хийж байгаа. Яг тэн дээрээ төшөглээд тэнд маш сонирхолтой үйлдэл тухайн агшнууд гараа авчдаг. Ерөнхийдөө бол шийдэл хэлбэрийн хувьд бол хажуугаас харахад төсөөл хэсэгтээ бол одоо тийм бөөгийн дүр хэлбэр рүү орж байгаа юм шиг тиймэрхүү бэлэгдэл хэлбэрийг бодож хийсэн байгаа. За үйл явц бол ерөнхийдөө тэр амьд биш хэрнээсээ тэр байгалийн ариун гэгийн мөн чанар оршдог энэ гурилыг чагнж мэдэрч магадгүй тэрэнд над хэрэггүй зүйл байлаа гэхэд тэрийг авч аж ингэж өөрийнхөө толгойг бүрхэж ингэж өөрийнхөө оюун ухааныг тижээж байгаа хоол юм аа. Энэ оюун ухааны хоол юм аа гэдэг юм ямиг тавьж байгаа юм. За тэгээ энэ бол эмчийн хувцастай орж ирсэн байгаа. Ерөнхийдөө бол оюун санааг эмчлэхөө гэдэг дөрөв юм шууд туссан болов гэж бодож байна. Олон талын юм зөөрлөл одоо бас эргэж бас анзаарахгүй юмнуудаа хүн анзаараасаа гэсэн иймэрхүү оюуны дасгалуудыг одоо хийх зорилготой хийгдсэн гэж хэлж болно. Үнэхээр хэлж чадхааргүй тийм гайхалтай байсан. Яг ийм зүйл болно гэдгийг таахын аргагүй. Яг юу болох гэж байгааг. Үнэхээр гайхамшигтай. Надад энэ үйлдэл маш хүчтэй сэтгэл төрүүлсэн. Энэ далдын энэ ойлголтууд дунд бол тэр далдын мөн чанарт орж, умбож, тэн дээрээс өөрийгөө олж авраасаа. Дүрсэг урлаг гэдэг бол танд зориуд гэдэг. Ер нь давхар санаанууд явж идэг. Нэг өнцгөөс нь харахад нэг юм байгаа. Бас нэг тэр нэг үр хөндлөлт буюу тэр зүйлийг бол бас илэрхийлж байгаа. Тэн дээрээс та юу олж авах хэрэгтэй юм бэ гэдэг тийм одоо үзэх соёлын юу ярих юм бол та тухайн бүтээлийг үзэхдээ өөр дотроо аялах хэрэгтэй. Тэгж гэмээр тэр дүрсэг урлагийн бүтээлээр дамжуул та өөрийгөө нээдэг. Мөн чанар нь тэр. Та өөрийгөө нээдэг. Тэр санааг нэг өсөндөө асар бүдүүлгээр бол шууд хилчиж байгаа юм. Та тархиа халбагд гэдэг юм уу? Бас янз янзаар уянгийн хэлдгээр ч юм уу, альтернатив хэлдгээр ч юм янз янзаар хүмүүс нэлээд олон талаас нь хэлж явдаг. Гэхдээ би энэ удаа тархиа халбагдаач
Тэгвэл та илүү их орон зайдуулна. Тэгвэл та илүү их өөртөө тэр ханд чадахгүй цадгаа байсан тэр их хоол идээч кап авахаа байсан тэр сэтгэхүйч нь өөрөө ингэж тайвширч тэр орон зайд та өөрийгөө олно. Контемпорари урлаг үзэгч, таашаалавч, мэдрэгчид ямар нэгэн үзэл бодлыг тулгадаггүй. Үйл хөдлөлийн урлагч гэсэн мөн адилхан юм. Уг үйлдэл нь оюун сэтгэлгээний тухай эсвэл мөнх бус амьдралын тухай хүүрнсэн хийгээд та түүнийг ийм ойлгох ёстой гэсэн дүрмгүй. Та контемпорари бүтээлээс зөвхөн өөртөө зориулагдсан нэгэн шинэ мэдрэмж, шинэ ойлголт, шинэ оюун санааг авах ёстой. Харин таны дэргэдэх хэн нэгэн таны мэдэрснээс огт өөр зүйлийг мэдэрч бас ойлгож болох юм аа. Би амтнд зориулаагүй. Би хүмүүст зориулж бүтээлээ хийж байгаа. Тийм учраас хүмүүст байнгын асуулт тавиулж тэр оюуны дасгал ажлыг хийх зорилготой, тэр таашаалыг танд өгөх зорилготой, та тань дээрээс гоё таашаалаа авч чадж байгаа бол тэр надад байх гоё юм. Би над дотор хов хоосон байна. Энэ орчинд ямар нэгэн дуу чимээ байгаагүй болохоор миний анхаарал төвлөрч чадаж байсан. Тэр энэ үйлдэлдээ жижиг бөгөөд маш энгийн зүйлс ашигласан болохоор илүү хүчтэй, илүү сайн болсон гэж би бодож байна. Тэр зүгээр л өдөр тутамд хэрэгэлдэг энгийн зүйлсээр үйлдэл хийсэн нь үзэгч хүмүүсийн хувьд ямар ч айдас төрүүлэхээр байгаагүй. Өөрөөр хэлбэл жижиг зүйлсээр том зүйлийг өгүүлж чадсан гэж би бодож байна. Та энэхүү үйл хөдлөлийн урлагийг ойлгох шаардлагагүй. Харин мэдрэх ёстой. Мэдрэхдээ өөртөө ямар нэгэн асуултыг тавьж түүнийхэн хойноос мөнхийн эрлэг хийх тэр сэтлийг олж авах нь энэ урлагийн туйлын зорилго байж болох юм. Бид нар байнга уул ус, морь, хад чулууга харж тэднийг таашаасан хээр байвч бид нар бас уйддаг. Хүний оюун сэтгэлгээ бол уйддаг. Тийм бол урлаг тэр оюунд зориулагддаг. Тэр оюун ухаанд зориулагддаг ба. Тэр нөө хэсэг чимээгүй нэг бараг минут тэртээ байсан шүү дээ. Тэр хугацаа бол хүнд өгж байгаа өгдөл. Тэр мессеж чинь их тийм 50 байдлаар хүрж байгаа. Тэрс дандаа ингээд ирээдүйдээ ингээд яваад байгаа ш. Яг энэ цаг хугацаанд үзэгцгүйгээр үйл хөдлөлийн урлагийг бол төшөөсөх юм аа. Үйл хөдлөлийн урлагийг тухайн цаг мөчид үзэх, таашаах нь маш хэрэгтэй. Тийм ээ. Үйл хөдлөлийн урлаг. Тэр дундаа толгоогоон халбагд нэртэй нөхүү үйлдэл үзэгч таны дотоодод зорчиж ямар нэгэн асуултыг танд үлдээх нь лавтай юм. Харин тэрхүү асуултын хариултыг хэн нэгнээс хайх биш, өөрийн дотоод оюун сэтгэлгээнээс ирж өөртөөгөө ярилцах, магадгүй маргах, мэтгэлзэх боломжийг танд олгож байгаа юм.
За одоо үйл хөдлөлийн урлаг үйлдэл болоод өнгөрчихсөн факт гэдэг бол тэр бол бас өөрөө энэ инсталляц орон зайн одоо тийм хэлбэрлөө шилжиж байгаа. Тэр үйл хөдлөлийн урлагийг үзээгүй хүн дахиж энэ дээрээс ирээд
Одоо энд юу юм бол энэ яасан бол гэдэг юм өөрөөсөө олон асуулт асуугаад явах тэр цаг. Магадгүй тэр хүн энэ дээрээс энэ ямар их хар юм бэ гэж харж болно. Зарим нь ямар их цагаан юм бэ гэж харж болно. Зарим нь энэ юу нэг улаан юм байна гэдэг. Тэр мөн чанарын дээр байгаа. Инсталляц. Контемпорари урсгалын бас нэгэн хэлбэр орон зайн урлаг болох инсталляц нь үйл хөдлөлийн урлагаас ийхүү төрсөн нь энэ. ертөнцийн сайн сайхан ад жаргалыг та хин нэгнээс хаа нэгтээс хайх биш харин өөрийн оюун сэтгэлгээнээс хай гэж энэхүү толгоогоо холбогд нэртэй үйл хөдлөлийн урлаг хэлж байна. Ингээд та бүхэн гоо орчил нэвтрүүлгээр өргөжлүүлээд өнгөрсөн 2012 онд улсын сан өмнөгт бүртгэгдсэн шилдэг 10 бүтээлтэй танилцсан уу?
Үзэгч та бидний танилцуулсан шилдэг 10 бүтээлийг үзэх хүсвэл Монголын үндэсний уран зургийн галерейд очиж үзэх боломжтой юм байна. Ингээд төгслөх хурлын гоо орчлтын сэтгүүлийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай.